алхмаар хуулийн тийм эсрэг хувьсгал хийгдсэн юм билээ. Төрийн хэрэгэлт хийгдсэн юм билээ. Ерөөсөө ингээд цэргийнхэн намд байж болохгүй, улс төрөөс гадна байна, цагдаа гадна байна, хүчний байгууллага. За тэгш хүмүүстэй тийм байхаа за тийм ч болов уу гээл тийм ээ. Тэр дарин дуулаад дараа төрийн албаных нь тэгэл эмчнэр, багш нар гэл ингэсээр хагаад ерөөсөө нийгмийнхаа тийм ээ жинхэнэ одоо зүрх сэтгэл нь болсон, оюун ухаан нь болсон, гол одоо нийгмийнхаа тарих болсон тэр хүмүүсээ бүгдийг нам улс төрийн процессын гадна үлдсэн бил. Тэгээ үр дүн гэхлээр ерөөсөө өнөөдөр улс төрд хэн орж ийн тийм ээ. Бизнесмэнүүд орж ийн. За тэгээд ажилтаа ажилгүй хүмүүс орж ийн. За тэгээд одоо ингэ зүтгэж байгаа тийм ээ дуучид, тамирчид ингэж явж штэ тийм ээ. Ердөө эн чинь за тэгтэл бол өнөөдөр бид нэр эрүүл мэндийн сайдаар тавьчих сайн улс төр шимж бэлтгэж байхгүй байгааз одоо 20 гаруй жил тасарсан байгаа байхгүй. Одоо юу гэдгийг одоо Балаамахын сайдаар тавих сайн цэргийн хүн улс төрч байхгүй байна тийм ээ. Одоо сайн багш боловсролын сайд хийж улс төрч алга байна шүү дээ. Гэх мэтлэнгээр ихтэл бол тэр салбарын тэр доктороос нь гарч ирээгүй. Тэгээд энэ улс төрийн ард түмнээс итгэл аваагүй ийм л хүн өнөөдөр энэ чухал салбаруудыг удирдахгүй болвол одоо эн чинь тэгэл өөрөө мөхөл рүү явж байгаа биз. Тэгэл тийм хүмүүс чинь ингээд дандаа улс төрийн аймгаа шийдвэр тэр хооронд ингээд боловсролын систем бүх юмд нь тийм гүнзгий цохилтууд орцсон байгаа байхгүй. Та энэ одоо ингээд бид нар ийм алхамаар ийм буруу ингээд буруу алхам ингээд хийгээд яваад ирснийг одоо ингэж их зөрөгтэй ярьж гинөө баян ярьсаар ирсэн боловч энэ тоогдохгүй байсан уу? Үгүй ээ. Зарим нь би өнөөдөр ойлгож байгаа байхгүй тийм ээ. Ер нь бол энэ дунд чинь бид нар оролцоод явж байсан. Би үнэхээр тийм ээ тийм. Үнэхээр нам гэдэг чинь тийм нэгд хиний юм тустай л тийм ээ. Гэх тэр хуулиуд нь гаргалцчил байсан, оролцчил байсан. Үнэхээр бид нар хөтлөгдөөд явсан байгаа байхгүй. Одоо бид нар яажсан гэхлээр одоо 96 онд их хурлд орж ирчихэл за ер нь одоо зэвсдэгчнэр яг хинтээ байлдах юм тэргээл тийм ээ. Чинь цэргийг зөвхөн тэгэж ойлгодог. Тэр үзэл санааг чинь бид нар яриад явж ирсэн байхгүй. Тэгээд тэрнээс нь цаана тэгэл нөгөө Монгол улсыг дархлаа судруулах, Монгол улсыг амьдрах чадваргүй болох. Яг тэр бүх юмнууд чинь ингээд цаахаа юмд боогоол тийм ээ ингээд бидний амаар бидний үйлдэлээр тийм ээ. Бидний гаргаж байгаа хуулиар хийгдсэн юм байл л. Хин. Одоо мэдхгүй. Тэр бол одоо хин тэр нэг тийм бид мэдхгүй тийм хүчин байна тийм ээ. Тэгэхээр энэ чинь үнэхээр тийм бил. Бидний хин ч ирж тийм ээ зэвсгээр тийм ээ хин ч ирж дайрч тийм ээ ихшээлдээ оруулаад тийм ээ боолчлоод ингэхгүй. Энэ юуг бол бид нар аажмаар өөрснөө юм одоо буруу алхмаараа нийгмээ үнд зүйлгүй болгоод. Тэгэхээр бид нар ингээд тэр үнэт зүйлээ алдаад байгаагаа соном сэрэмжтэй ээж хэлэх гээд байгаа ямар нэг байдлаар сэрэмжлүүлэх гээд байгаа үгсээ сонсохгүй байгаад л бас алдаа учраа. Тийм алдаага засахгүй байгаад л учир байгаа байхгүй юу? Улам лавшруулад, улам гүнзгийрүүлээд тийм ээ. Энэ чинь өөрөө бол бидний хувьд бол маш том одоо маш том зовлон болчиход байна шүү дээ. Тэгээ энийг одоо тэгээд хаасайг бол бид нэр ойлгож зовлон нэгтэй улс чинь нэгдэж чаддаг да нэг тийм л байх хэвээр л болж ин доо. Одоо айхтар тийм бүр гүнзгий хямралын тухай юм уу ерөөсө оюун санаа үнэт зүйлийн бүр огт байхгүй болсон тухай биш. Ер нь бид нар энэ тухай ярьж бодож эхлэх цаг ирж байгаамаа гэдгийг ярьж байна. Ярилцлагын цаг дуусах төгсөж байгааг надад мэдэгдэж байна. Төгсгөлд нь за ямар ч байсан улсын хурал маань ингээд ямар ч байсан төр завсарласан байгаа юм байна. Тэгээд та энэ 4 жилд одоо таны ингээд ойлгож бодож байгаа яхад хэд хэдэн улсын хурал суулаа. Янз бүрийн салбарыг бас тэргүүл сайдын яадал башчлаа. Энэ 4 жил таны ойлгосон юм. Яг бусдтай хуваалцмаар санагддаг том ойлголт юу вэ? Энэ 4 жилийн би бол эхний 3 жил бид чинь дандаа сандал ширээ, засгаа огцруулан, давхар дээл, дандаа гэл ингээд булаацсараа дууссан шүү дээ тийм ээ. Тэгээ би үнэхээр сэтгэл гонсгор байсан та. За ингээд энэ их хурл бол үнэхээр Монголын түүхэнд бол хамгийн одоо муугар бичигдэх тийм ээ. Ямар ч ажлын үр дүнгүй их хурл болох нь даа гэж би их айжлаа. Гэтэл бол яг сүүлийн жил бол ер нь эрчимтэй их олон чухал хуулиуд гарсан тийм. Тэрэн дотор зөвхөн эрх зүйн шинжилгээ. Эдгээр ингээд нэг эрүүгийн хууль, зөрчлийн хууль, хууль гэдэг тийм нэг тийм болохгүй юмны хууль тийм ээ. Одоо болохгүй хүмүүс зориулсан хууль юм шиг ойлгоод байгаа шүү дээ тийм ээ. Үгүй байхгүй. Яг энэ хуулиудын гарсан үндсэн концепт нь яг нийт иргэнийг хамгаалсан тийм ээ. Өнөөдөр бол ягаад их хурлаас хүмүүс зүтгэдэг вэ гэхээр ягаад их хурлын гишүүн хамгаалалттай гэдэг нэг тийм ойлголт руу яваад байгаа байхгүй. Тэгэхээр хүн болгон өөрснөө бас буруу юм хийгээд байгаа шиг байгаа. За буруу юм хийгээгүй байсан ч буруутч болох аюул байгаад байгаа биз. Тэгэхээр тэр хамгаалалт бол
хүнд хэрэгтэй юм шиг тийм ээ. Тэгэхээр энэ бүх хамгаалч одоо зөвхөн их хурлын гишүүн бүх иргэнд очсон юм аа тийм ээ. Тэгэхээр хүний эрх талаасаа бол үнэхээр энэ том ахиц амжилт гаргасан бараг 92 оны тэр үеийн ахиц амжилт тийм ээ тэр хувьсгалт өөрчлөлтүүдтэй дүүх хэмжээний ийм чухал хуулиуд гарсан 9 сарын 1-ээс үйлчиж эхэлнэ. Энэ бол энэ их хурлын бол үнэхээр олон жилдээ үлдээх бол их том одоо үнэлэмж байх болно тийм ээ. Тэр талаасаа бол би энэ их хурлыг бол бас үнэлж байгаа гэж бодож байна. Та дүгнэлт хэлчлээ. Та дүгнэлт хэлчлээ. Энүүгээрээ бол их хурл энэ 4 жилийн дүгнэлтлээ шүү дээ. Ямар ч үсэн ийм томоохон өөрчлөлтөөс таны ойлгож авсан юм. За бид одоо ингэл ёстой юм байна. Энүүгээрээ гэж бусдаа хуваалцах гэсэн таны сургамж гэх юм уу? Сургамжийг бол ярилцлагын туршид ярьлаа л да тийм ээ. Тийм ээ. За бүгдээрээ сургамж. Тийм ерөөсөө тогтолцоогоо тийм ээ. Тогтолцоогоо шинжлэх цаг бол болсон тийм ээ. Бараг би бол заавал үндсэн хууль өөрчлүүлгээд хүмүүс үндсэн хууль өөрчлөх гэдэг байхгүй. Бүгд л тэгж ярьдээ шүү дээ. Тэгэхээр бол бараг тэр 7 өөрчлөлтийг болиулаад хуулийн хүрээнд баргийн имийг бол үндсэндээ хийж болохоо гэдэг байхгүй. Бид маш олон хуулийн гол үндсэн одоо шийдлүүдээ бол одоо болтор буруу юм уу дутуу хийцэн байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл Монголын парламент үүнд гэрийн даалгавраа хийгээгүй юм билээ. Энэ үндсэн хуулийнхаа даалгаврыг хийж чадаагүй юм билээ. Одоо асуудал болгонд энэ гарч ирж байна тийм ээ. Энийг хийчих юм бол үндсэн хуулийн шинжилгэхээс илүү бид өөрөө яг бодтой зөв тогтолцоогоо хийх бүрэн хууль эрх зүйн болцоо байгаа юм байна. Үндсэн хуулийн потенциал шахуудаагүй байна гэдэг энэ удаа би хариуцлаа. Ясмахандаа шингэтлээ ойлгож авсан. За таны ясмахандаа шингэтэл ойлгосон юмыг арай хийж хэлүүллээ. За энэ удаа ингээд ярилцлагаа өндөрлөе. Дараа бид нар олон сэдвэр ялангуяа энэ залуучууд үндсүүлийн сэдвэр бид нар зөвхөн ганц нэгээрээ биш хэдүүлээ сууж ярилцахын боломж гарна гэж бодож байна. Ингээд танд амжилт хүсье баярлалаа. За баярлалаа. Цагийн үзэл бол нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлж байна. Өнөөдөр манай нэвтрүүлэгт улсын их хурлын гишүүн Лувсан Бандангийн болд оролцлоо. Анхаарал үзэгчтэй баярлалаа. Сайхан амраарай.